Сайн байцгаана уу хүмүүст сонсогчдоо. Энэ удаагийн дугаарт маань 2017 оны төгсөлч сувд эрд маань оролцож байна. Тэгэхээр одоо Тайваны Намхай сургуульд олон улсын харилцаа чиглэлээр суралцж байгаа бөгөөд хоёр түнтэй гадаад дотоод улсын их сургуульд элэн суралцж буй туршлагаас нь үүлэн авахар энэхүү дугаараа та бүхэнд хүргэж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Урилгын маань хүлээ авсан танд маш их баярлалаа. За мөн урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. За та юуны өмнө подкаст эхлэхээс өмнө гоё өөрийгөө танилцуулаач сонсогчдод маань. За тэгээ. За юуны төрөнд подкаст сонсож байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Чаргалзайхаа хүүхдээ сууж ирсэн гэдэг. За айлын 5 хүүхдийн хамгийн бага нь мөн 2017 онд Бямтарч гүштэй 12-ийн А ангийг төгссөн. За тэгээд 16 настайдаа 51 сургууль руу олон улсын харилцаа мэргэжлэр суралцахаар явсан. За тэгээд өнгөрсөн жил Солонгос руу сурах солилцоогоор яваад эргээд 12 сард хурж ирээд тэгээд одоо 4-р курсын оюутан байна. За юуны өмнө яг тодорхой мэргэжлийн гол асуултууд руу орцгоё. За тийм. За олон улсын харилцаа гэхээр нэг амар олон юм болоход эргэлдээд байгаа байхгүй яг юу гэдэг юм болоо тийм. Тэгэхээр ингээд яг энэхүү подкастыг сонсч байгаа хүмүүстээ олон улсын харилцаа гэж яг ямар мэргэжлүүд яг юу хийдин тийм. Тэр хүнд ер нь ямар хувь хүний хандлага гэх юм уу одоо харилцаан дээр ямар өөрчлөлт байх ёстой гэдэг тал дээр та биднэрт баг зэрэг ярьж өгөөч. За тийм. За олон улсын харилцаа ба дипломат мэргэжил гэдэг нь болохоор ямар нэгэн оронтой хамтран ажиллаж тухайн орны төв санхүүгийн мэдгийн зэрэгцээ эдийн засгийн харилцааг сайжруулах болоод мөн хамтын харилцааг тогтвортой байлгах үүрэгтэй тийм мэргэжил байгаа. Одоо энэ болохоор нөгөө эдийн засгийн гэхэлэр импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тал дээр бас яригдсан гэх тийм ээ. Тийм яг зөв. Ерөнхийдөө бол эдийн засаг гэхээр тухайн хоёр орны эдийн засаг гэсэн. Тийм. Дэлхийн нийтийг хамарсан яг зөв. Ааха. За тэгэхээр одоо яг таны хувьд олон улсын харилцааг яагаад сонгох болсон гэдэг тал дээр. За ер нь бол багасаа аюу тийм адтай хөхтэйсэн гэж хэлж болно. Тэгээд тийм болохоор тэгээд юмны эвийг маш хүнтэй одоо ингээд аюу хурдан эвээ олцдог. Яаж ингээд харилцах эвээ маш амархан ингээд олцдог байсан болохоор тэгээд магадгүй тий харилцааны хүн надад хамгийн ойр байсан. Тэгээд цаашлаад зөвхөн одоо тийм Монголч гэлтгүү тий дэлхийн улс орнуудын хүмүүстэй ингээд харилцааг маш хүссэн. Тэгээд ингээд янгууд яг олон улсын харилцаа гэдэг мэргэжил нь надад бүр яг тийм тохирсон мэргэжил байсан гэж ер нь хэлж болно. Яг энэхүү мэргэжлийг сонгож байхад яг таны хүсэж байсан бүр яг тийм энийг л би бүр ингээд насан туршдаа хийхэд миний сэтгэл үнэхээр хангалуун байх юм байна гэж бодож исэн мэргэжил яг мөн байсан уу? Яг мөн харилцаа ер нь бол яг мөн. Би өөрөө ерөнхийдөө л яг тийм шинэ хүмүүстэй танилцах юм дуртай. Тэгээд тохон хүнийг ингээд танилцаад одоо түүх соёл гээл бүх юм ингэдэх ямар сонирхолтой болохоор ер нь бол би насан туршдаа хийсэн дээр харамсаа гэж бодож байна. Та яг энэ гадаадын ихтэйд сургуульд сурж байхад яг энэ тал дээр одоо дадлага хийх боломж хэр байдаг юм бол зөвхөн сураа яваад идэг юм уу эсвэл дадлага хийдэг юм уу? За яг одоо коронавигийн байдлаар ерөнхийдөө бол ямар ч тийм дадлага хийх боломжгүй байгаа. Гэхдээ тийм яг хийх боломжгүй байгаа болохоор гэхдээ би яг ингээд өөрөө биечлээд уулзах тийм бодолтой байгаа юм 100. Тэгээ энэ 100 ер дадлага хийх. Тийм. За 10 жилийн амьдрал ер нь хэрвээ Монгол 3 дугаар сургуульд юм 10 жил хэр их өнгөрсөн бэ? Дурсамжтай. Дурсамж гэх юм бол айгүй их штэ. Тэгээл яг нөгөө яг яэш бэлддэг жил. Яг 12 дахь ангийн үеийн хамгийн их тийм дурсамж байсан юм болоо. Тэгээд ингээ найзуудтайгаа хамтдаа тэгээд хичээл тараал математикийн нөгөө юу айгүй их бэлддэг байсан. Шалгалтанд. Тэгээд ерөнхийдөө бол найзуудтайгаа айгүй их өнгөрсөн дөө. Би бас нэг зүйлийг асуумаар юм л да. Бямтар төвшөө уучлаарай. Ер нь Бямтар төвшөө нөгөө жоохон хатуу багш гэдэг нь манай сургуулийнхаа амтахгүй баг. Тэний үед Бямтар төвш хатуу багш эсвэл бүр амар гоё зөөлөн багш байсан уу? Хатуу багш байх хэрэгтэй байсан. Гэтэ айгүй тийм одоо яг зөв цагтаа ингээ тий зүгээр ингээ одоо ингээ
одоо ангийн юунаас ажиллаж та бус үед ингээд яг харьцаа тийм маш ингээд яг найз хүн ч юм уу тэгж харьцдаг гэсэн яг ангидаа болохоор яг багшаа яг багшлах үедээ яг багш шиг байдаг гэсэн. Ерөнхийдөө бол хамгийн хайртай багш гэж хэлж болно. Би бол ингээд сургууль дээр ингээд таарахаар ингээд жоох айгаад идэх хөөр амар ширүү. Яг ангийнхандаа яаж ханддаг болоо гэд би өөр айгүй боддог гэсэн. Зөв. Ер нь гайгүй шүү. Тийм гайгүй. За одоо тэгвэл таны Тайванд сурсан 3 жил ер нь бол ямар шүү өнгөрөө? Тайваны хүмүүсийг одоо гоё ямар хүмүүс гэж илэрхийлмээр байна та? За Тайван хүмүүсд үнэхээр сайхан сэтгэлтэй, маш нөхөрсөг хүмүүс байдаг. Тийм тэгээд ерөнхийдөө бол үнэхээр сайхан сэтгэлтэй л гэж хэлмээр байна. Ер нь одоо чи тэг ингээд хэрвээ ингээд ирээд ингээд зам мэдхгүй ингээд хөрөг мөрөд ч юм уу явах юм бол ямар нэгэн хүнээс асуух юм бол бараг тэр хүн чинь чамайг ингээд дагуулгаал явна. Бараг хүргээд л өгнө. Ерөнхийдөө бол амар сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэгвэл бараг л жоохон монголчуудаас бараг л жоох эсрэг тэсрэг гэж ойлгож болох юм байна тий. Тэгтээ миний бодлоор Монголд ч гэсэн аюу тийм бас сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг шүү. Тэгтээ ян зүрл ахах та тийм яг хөдөө ингээл бас ингээд янгот чаа бас нэг гоё ингээл хөдөөний ингээл нөгөө хүмүүс айлд чи ингээл зам бас гоё зааж өгдөө штэ зарим нэг хүмүүс нь. Тийм бас ингээл нөгөө бас аюу тийм нөгөө тийм найрсан тухай гэх юм уу? Одоо шууд ингээл танихгүй хүн орж ирлээ гэхэд цай хоолоор дайлах ч юм уу. Миний бодлоор тийм аюу тийм найрсаг гэж бас боддөө штэ. Тийм. Тэг яг энийг ингээд сонсож байгаа ингээд гадаад явах гэж тэгж байгаа дүүнер маань болохоор хариу оронд бидэн амьдрах тал дээр маш их сонирхож байгаа бах. Таны хувьд яг энэ тал дээр ямар байсан бэ? Тайванд очсон хамгийн анхны сэтгэл ямар вэ? За хамгийн анхны сэтгэл таа аюултай амар халуун. Тэгээл яг ингээл аэропорт дээр буугаад яг ингээ хаалгаар гараал явсан чинь пүк гээл нэг юм ингээ бүр нэг цааванд ороод ирсэн юм уу гэмээр бүр амар халуун. Тэр мэдрэмж ер нь хамгийн хэцүүсэн. Ер нь бол цагаан хараас бусд нь бол харцсан гайгүй байсан. Хоолндоо ихэндээ тасч өгөхгүйсэн. Нэг тийм ерөөсөн нэг тийм эдсэн болохгүй айгууш зарим хоолод амар амтлагчтай ч юм уу. Тэг ер нь бол хоолндоо ер нь ихэндээ тасгаж айгүй хэцүүсэн. Тэгээ ер нь цаашдаа гайгүй болсон доо. Ингээ хоол гэд ярьсан чинь ингээд Монгол хоолоо санснаа. Та ер нь их хэрэг гэртээ хоол гэж иддэг вэ? Ер нь бол гэр аягүй амьтай. Гэрийн хоол аягүй амьтай. Тэгээд тийм ер нь бол тийм гэрийн хоолоо бүр хэрэг сонсоо амин сонс. Гэхдээ нөгөө манай дотор болохоор нөгөө галтгаад байсан болохоор хайцангаагаа гайгүй шүү. Өөрөөсөө хийгдэх боломжтой байсан. Яг галтгаа байхгүй юм бол яг л бараг гадуурлах хавтаж таарсан байна. За тэгвэл таныг анх ингээд би Тайван улсын Навхай их сургуулийн тэтгэлэг авчлаа гэд гэр бүлийнхэндээ хэлэхэд тань яаж хүлээж авсан бэ? Эсэргүүцэл байсан энэ тэнэр. Тэр дунд ерөнхийдөө ямар ч эсэргүүцэл байгаагүй. Амар гайхсан. Ингээд яг ингээд тий юу яагаад одоо тий сургалтын цаагаад аплай хийгээд ингээд инкээс тэр мөчөд ерөнхийдөө бол манай гэрийнхэн бараг намайг ингээд тэг явж юм уушин гэрээсээ мэдээгүй тэгэл урилга аваад за ингээд яваалцсан инглээ гэхэд амар гайхаад манай аав амар бахархаад манай аав ч ер нь амар бахархсан. Тийм. Гэтэ яг ингээд би бодох нь ингээд 16 настай хүүхдээ ингээд Тайван руу ганцаараа амьдраараа гэж явуулахад эцэгч яг юу мэдрэгдэжсэн бол харьцангуй ер нь бол тэгэл мэдгүй наанаа ингээд тий гарахгүй байгаа хэрнээ дотроос мэдээж аягүй хэцүү байсан баг. Манай аав ээж үнэхээр бол гаднаа нэг тийм сэтгэлдээ нэг гаргаад байдаггүй. Тэгээд одоо миний охин гээ явлаа энэ тэрэг яг гоо зүгээр аягүй нэг тийм шулуун шудраг хідэн үгээр цөөн үгээр ингээд аягүй тийм ухаантай үг хэлдэг гэх юм уу. Тийм тэгээд ер нь бол гайгүй байсан. Тэгтээ мэдээж дотроо бас хэцүүлсэн баг. Тэгвэл та яагаад заавал энэ Тайван улсыг сонгосон юм бэ? Өөр орны их сургуулиуд зөндөө дэвшүүд одоо топ их сургууль гээл. Тэгээд яг тэр дундаас Тайваныг сонгосон шалтгаан тань юу вэ? За ерөнхийдөө бол хятад англи хэлийг ингээд тий орчиндөө ингээд зэрэг бүрэн суралцах боломжтой. Мөн хамгийн аюулгүй орн. Одоо ингээд яг одоогийн байдлаар ч гэсэн тий хамгийн топ 5 орноор шалгарсан байгаа. Одоо ингээд дотроо юу корона байхгүй. Тэгээ ингээд бол хамгийн аюулгүй орн болохоор надад ерөнхийдөө бол тийм илтэйсэн гэх юм уу. Тэгээ манай сургуулийн кампус надад амар их таалагдсан. Одоо монголоор хэлэх юм бол ер нь жоохон хөдөө талтай. Тэгээд ямар ч тийм сатаархан байхгүй.
Тэр нь маш их таалагдсан. Яг ингээд сургуулийн талаар ярьсных яг гадаадын ихтэй сургуулиудын хичээлийн үйл явц болон багш нар нь ер нь хэрэг тийм хүүхдүүдтэйгээ хэр их тулж харьцдаг. За миний яг ингээд анх харснаар бол ерөнхийдөө бол гадаад оюутнууд надад айгүй тийм анхааралтай тийм шиг санагдсан. Ер нь бол айгүй анхааралтай байгаад тэг хэр хий тэр нь надад айгүй их таалагдсан. Тийм. Ер нь бол тэжүүрхэн. Яг ингээд гадаад руу яваад ингээд сураад эхлэхэд ерөнхий боловсрал сурдаг ерөнхий боловсролын мэдлэг хэрэг болсон бэ танд? Ерөнхийдөө бол суурь мэдлэг. Одоо ерөнхий боловсролын мэдлэгч мэдээж суурь мэдлэг гэж явна шүү дээ. Тэгээд ер нь бол хэрэгтэй. Эргээгээд одоо ингээд их сургуульд оронгоо тэнэс чи мэдээж төвшин ахаад хичээл заадаг болохоор суурь мэдлэг маш хэрэгтэй. Тийм болохоор 10 жилийн хүүхдүүдтэй зөвлөж хэлэхэд ерөнхийдөө бол одоо байхдаа давхар хичээлээ одоо сайн гээд ойлгохгүй юм байсан ч багшаас асууад тэгээ ингээд яваасаа гэж хүсч тэгэхгүй хэрвээ чинь ингээд дахиад төвшин ахисан юм заахаар чамд бүр ингээд тэг хэцүү байх ч юм уу байж магадгүй. Тийм болохоор яг одоо байгаа дээрээ багшаасаа мэдэхгүй юм байх юм бол заавал асуугаад тэгээд сураасаа л гэж яг бүр хэлчихэж байна. За таны нөгөө түрүүний асуултан дээр танилцуулга бэлтгэс илгээх хүртэл та бүх зүйлийг ганцаараа хийсэн гэсэн шүү дээ. Яг тэдгээрийн хооронд ямар бэрхшээлүүд гарч байв? Та үүнд хэрхэн анхаарч ирсэн бэ? За яг ерөнхийдөө бол хамгийн эхний яг юм бол яг сургалтын төвд яг ороод шалгалтандаа бэлдээд эхлэхээс бүх хэцүү ерөнхийдөө бол яг эхэлсэн. Тэгээ яг ингээд шалгалтандаа бэлдээл яваад би ерөнхийдөө бол баг өдөр болгон сургалтын төв дээр очиод тавталтаа бэлддэг байсан. Тэгээд яг тэр өдрөд ерөнхийдөө амар эргэлзээтэйсэн. Би амар айжсан авч чадахгүй бол яана ингээд тэгээ сургалтаа ингээд өгөөд юм материал өгч чадахгүй бол яана гэд тэрэнд бүр амар санаа зовж исэн. Гэхдээ яг хөө манай багш надад айгүйх урам зориг өгдөг байсан. Тэгэл зүгээрээ сувтаа чи ингээд чадсан шүү дээ. Тэгээ болон бүтэн гээл бүх юмыг яг тэгж харж байсан. Тэгээд манай багш надад айгүйх ерөнхийдөө төвшөд толгой болсон гэж ер нь хэлж болно. Тэгэл яг оноогоо аваалдаг тэр мэдрэмж бас бүр үнэхээр гоёсэн. Тэгэл яг оноогоо авсны дараа их сургуультай apply хийх одоо юмуд болохоор хамгийн хэрэгтэй юм бол study plan буюу сургалт төлөвлөгөө. За тэгээ recommendation буюу тодорхойлох захиа. Энэ нь болохоор хоёр багшийн одоо тийм recommendation хэрэгтэй байдаг. Нэг нь болохоор ангийн багш, нөгөөх нь болохоор сургалтын менежер гэдэг. Гэхдээ би нөгөөх нь болохоор сургалтын төвийнхаа багшаар авч ирсэн. Тэгээд аттестатны дүн ерөнхийдөө 85-аас дээш байх ёстой. Тэгээд эдгээр материалуудаа бүрдүүлсэн байхад ер нь айгүй за бас тэгээд нэг юм марцаж CV буюу resume бас маш хэрэгтэй. Тэгээд тухайн үед би нэг зүйлийг мдэггүйдээ амар харамссан. Тэр нь болохоор засгийн газрын тэтгэлэг 50-ны. Тэгээд тэрийг хэрвээ ингээд тэрийг мэдээд тухайн үед apply хийсэн байсан бол бас одоо нэг стипенд бас авах боломжтой байсан юм билээ. Тэгээ ерөнхийдөө бол одоо хэрвээ гадагшаа явах хүсэж байгаа одоо тий дүүнэртэй хэлэхэд засгийн газрын тэтгэлэгтээ заавал apply хийгэрэй гэж ерөнхийдөө хэлмээр байна. Нөө Тайванд сурахад хоёр хэлийг зэрэг сурах боломжтой байдаг гэлээ л дээ. Та анх яг явахдаа хэлээ яаж сурсан бэ? Англи хэлийг яг сургалтын төвд сурч байсан. Сая дурдсанчлаа. Тийм. Нэг сургалтын төвийн нэрийг хэлвэл Yeti сургалтын төв. Зарим нэг. За тэгвэл Тайванд сурсан 2 жил Тайванд сурчаад тэгвэл түүнийхэн дараа Солонгост нийт жил оюутан солилцоогоор явлаа. Тэгээ Тайванд ч тэр Солонгосч тэр ер нь та оюутны байранд амьдардаг байсан уу? Аль эсвэл дотор байр хөлсөж амьдардаг байсан уу? Оюутны байранд амьдардаг байсан. Яг нэг жил. Яг ингээд тэр хооронд ингээд мэдээж оюутан санхүүгийн бэрхшээл маш их тулгардаг байх. Яг тэр санхүүгийн бэрхшээлээ яаж даван туулж юм? За яг одоогийн байдлаар бол мэдээж ажил хийж байгаа. Ерөнхийдөө бол мэдээж ингээд тий би өөрөө ингээд дээр 3 ихч нэг ахтай болохоор тэр болох ингээд нөгөө гэрээсээ байнгын мөнгө авах гэдэг надад бол ерөнхийдөө тийм ер нь бол нэг тэгж жоохон сонир гэхгүй. Нэг тийм ер нь бол нэг авахыг нэг ядаггүй. Тэгээд ер нь бол ажил хийгээл тэгэл бүх юм ер нь болгодог. Тэр нь болохоор яг нөгөө хичээлийн цагаа зөв зохицуулаад хийх нь ерөнхийдөө хамгийн зөв гэж үздэг. Тийм.
яг ингээ харж байхад ингээд Монголд бол юусо цагийн ажил нэг олддгүй шүү дээ. Харин Тайван болон Солонгосын цагийн ажлын ололт эрэлт хэрэгцээ нь ер нь хэр их байд юм бол Ер нь их боломжтой шүү дээ. Ер нь айгүй их боломжтой байдаг. Тэгэл Солонгос гэх юм бол нөгөө группуд байд юм билээ. Тийм нөгөө монголчууд байдаг. Тэгэл тэрэн дээр нөгөө янз бүрийн ажил хэрэгтэй байх юм бол тэрэн дээр ингээд хэдэн хэрэгтэй ингээд тийм бичсэн байт юм бил. Ер нь айгүй боломжтой санагдсан. Солонгос сурах нь Тайванд сурснаас яг ямар ялгаатай санагдсан бэ таны хувьд? Солонгос Тайванд хоёрын ялгаа. Мэдээж одоо өөр орлогоо явж байгаа болохоор тий бүх юм нь өөр хэл соёл төв гэдэг бүх юм нь өөр байсан болохоор тэгээд одоо дээрэс нь хоол гэл яг ингээд тэр нь л яг өөр байсан юм уу? Яг ингээд Солонгос гэхэлэр ингээд хүмүүс яг хвчлэн яг Корео драмаар төсөөлөд байдаг шүү дээ тий. Яг хүмүүс нь ч гэсэн яг тэр драм дээр гардаг шиг нэг тийм хүмүүс байдаг. Ажим мандар нь борцгоор хүмүүстэй. Яг тийм. Яг тийм байсан. Би бас яг ингээд юу яагаад кино шиг үгээс нөгөө багасаа л үзэж тэгээл ингээд буугаал маргааш нь дэлгүүр авах гээд нөгөө явсан чинь тэгээл бүр яг ингээд тийм байгаа чинь годамжаар нь явсан чинь яг л кино шиг байсан. Бараг өөрөө киноны гол дөртөнд болоод байгаа юм шиг. За яг ингээд Солонгост очиод ингээд ажил хийгээд сураад явхад яг таны хувьд хэлний бэрхшээл хэрэг шаардлагатай байв. Солонгос хэл сурсан уу аль эсвэл англи хэлээрээ төлөхөө ирсэн үү? За ерөнхийдөө бол хичээл дээр бол яг манай хичээл бүрэн яг англи хэлээр ингээд яг ороо явсан. За тэгээд одоо яг амьдрахад бол ерөнхийдөө бол мэдээж хэл маш их явсан. Ойр зур дэлгүүр гарахаас хуулаа тий хоол идэхдээ ингээд яах махаас хуулаад ерөнхийдөө бол маш их шаарддаг. Тэгэл би болохоор бас яг очиод хэлээ ерөнхийдөө сурсан. Тэгээ ерөнхийдөө бол бас яг хэрвээ явах гэж байгаа хүмүүстэй хэлэхэд хэлээ ерөнхийдөө бол бас сураад явчихвал маш дэжгүй юм билээ шүү гэж бас зөвлөмөр байна. Тэр бараг л дэлхийн хүн болохын тулд хэл бүр хамгийн best юм байна л та тий. Тийм ер нь бол тийм. Ингээ монголчууд ингэж ярьдаг шүү дээ тий. Суусан газраас шараатах гэж. Та Тайван болон Солонгос улсаас хүмүүсээс нь яг юуг хамгийн их суралцсан бэ? Тусны хариулвал за Тайванаас яг суралцсан юм гэх юм бол очрлох юм болов. Очрлох одоо ингээ ямар нэг юмд очрлохтаа айгүй тийм бүр яг ягштал ингээд яг тийм нэг нэгнээр ингээ очрлдог. Тийм тэр бүрэн хий тийм айгүй тийм авууштай зам чанар шиг надад санагдсан. Тэгэхгүй тэгээл яг Монголд гэх юм бол бас хэцүү шүү дээ. Юмны араас очлохтаа нэгэндээ захиал нийт ингээд тэр маань юу хичээрээ хитэн байгаа шиг хийшүүгээс нэг бас айгүй тийм бидтэй шүү дээ. Тайван бол яг ингээд те нэг угаараа очлолт нь айгүй тийм авууштайсэн. За Солонгос гэх юм бол яг миний хувьд тийм хэл юм болов. Одоо ингээ нөгөө жишээлх юм бол би ингээ зүгээр ингээ гадшаа нөгөө найзтай хаддаг дэлбэртэй байсан байхгүй. Тэгээд гисэн чинь ингээ явж байгаад би зүгээр ингээ байхгүй гэдгээ зүгээр амар тийм юугаар хэлсэн. Зүгээр обсоё гэж жоох нэг тийм хэлний өнгө аяс гэж байдсан шүү дээ. Жишээлх юм бол нэг байхгүй гэж хэлж байгаа өөр байхгүй гэдэг нэг айтайхан хэлж байгаа хоёр өөр байдсан шүү дээ. Би тэгээд зохиод зүгээр обсоё гэж хэлсэн байхгүй. Тэгээд гисэн чинь тэр нь амар тийм сонир санагтаад нөгөө хөдөлтөгчд тэгээд гисэн чинь манай чи битээ ингэж хэлээ надчаад одоо чи ийм одоо өнгөөр хэлэх юм бол наа хөдөлтөгчсэн айгуу тийм нэг тийм буруугаар ингээд нэг тийм дургу байгаа юм шиг байна. Тэгээд зүгээр ингээд тийм юм мөрөндөө өнгө аясаа яриа тийм юу байдлаар обсоё гэдэг нэг тийм маяг оруулж гэх юм. Одоо нэг тэгж ерөнхийдөө тэд нар ярьд юм билээ. Солонгос тийм ерөнхийдөө л яриа. Тэрийг ярианы өнгө аясыг амар тийм ойлгож авсан. Тэгээд дээрэс нь яг Солонгост очиод өөр олж авсан гэх юм бол хатуужил юм болоо. Тэгээд ингээд Солонгос руу яваад ингээд очиод яхад надад тийм комфорт зоноос би өөрөө гарсан. Одоо шинэ челленжтэй нүүрсгсэн гэх юм уу. Тэгээд тэр нь ингээд намайг илүү хатуужил болж үлдсэн. Ямар ч зүйлийг яхад сэтгэлийн бэлтгэлтэй болсон. Одоо ямар ч өөр ингээд ямар нэгэн челленжтэй нүүрс болголаа гэхэд эгээгээд нөгөөх нь одоо тийм ер нь бол амар тийм хатуужил болоод одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон гэх юм уу. Тийм.
болохоор яг энэ нэг харийн орн руу явж амьдрахад бүр маш олон л айдас төгшөөр тэгээ бас тэжээгээр ингээ ганцаархан амьдрын л нэг гоё догтлол тэгээ тэр амар их байсан баг. Яг тэрний хажуугаар би тэрнээс бүр нэг зүйлийг амар асуумаар байна. За. Та ер нь Монголд байхдаа нөгөө ихчлэн охтуудын хийдэг ажил болохоор нөгөө гэрээ зэвэрлэх, хувцас аваа, хоолоо ихтэй. Та дээр хэр их хийдэг байсан бэ? Солонгост очиод ер нь эсвэл гадагшаа яг явснаасаа хойш шүү. Ер нь Монголд байхдаа. Монголд байхдаа. Ер нь бол айгүй хэдээс ялангуяа 12 дугаар ангитай тухайд нөгөө манай их чиг нөгөө 1-р курст орсон. Би тэгээ 12 дугаар анги тэгээ төгсөх курсын оюутан. Тэгээд нөгөө хоолоо хийхдээ бид нар нөгөө ээлжил хийдэг гэсэн байхгүй би ихчтэйгээ. Тэгээ ингээ ээлжил чинь тэгэл за тэгдэг өдөр чи ингээд ингээл ер нь бол амар ер нь бол байн хийдэг байсан. Хоол тэгэл гэр орны асуудал тэгэл ер нь хийдэг байсан. Тэгвэл яг Монголд байхдаа бол баг хийдэг байсан юм чи тусдаа гараад амьдрахад ямар ч баг асуудал байгаагүй юм тий. Яг зөв ямар ч асуудал байгаагүй. Тэгээд эргээгээд ингээ харахад тий Монголд яг хийжсэн ээжийн зааж үжсэн тий гэрийн ажлыг ингээ чинь гэхээс зааж үжсэн бүх юмнууд гадагшаа аваад маш хэрэг болсон. Жишээлх юм бол одоо тий ажил хийхэд хүртэл наад зах юм цэвэрлэхээс ахуулаад тэр чинь үнэхээр одоо тий юмыг ажлыг дуустал нь хэмнэ гэдэг чинь тий хамгийн агууштай зам чанар гэх юм уу? Тэр одоо хамгийн юу болж чухал. За Солонгос болон Тайванд нөгөө ингээд Монгол оюутнууд юу хэрэг байт юм бэ? Ер нь байдаг шүү. Миний гэхдээ харж байгаагаар Солонгост арай их байдаг юм шиг санагдсан. Тэгвэл яг адилхан Монгол оюутны элсэн суралцах боломж байдгүй. Боломжтой шүү дээ. Үнэхээр боломжтой. Тэгэл яг өөрөө судлаад ингээд аплай хийгээд байгаа юм бол ямар ч сургууль чамаа хүлээж авах бол бэлэн байгаа. Гол нь материал чинь одоо тэр тухайн тавигдж байгаа шаардлагад нийцсэн байх юм бол тэгэл тэр сургууль чамаа хүлээж авна л гэсэн үг. Одоо тэгээд ямар нэгэн байдлаар ингээд бүх амар төгс дүнтэй тий бүр ингээд хэлийн мэдлэг гэсэн үнэхээр сайн байлаа ч гэсэн тэн дээр тавигдсан нэг шаардлагыг хангахгүй бол боломжгүй гэж ойлгож болох уу ер нь? Ер нь тухайн газраас тавигдсан шаардлагыг бүгдээр нь биелүүлсэн л одоо хамгийн чухал юм гэдэг бол биелүүлсэн л хамгийн дээр. Тийм болохоор миний зөвс хэлэхэд бол бүгдийг нь биелүүлээсэй гэж хүсэж байна. За одоо баг зэрэг чөлөөт асуулт руу оръё. За тэгээ. За айгүй олон хүмүүс маань энэхүү асуултыг заавал асуугаасай гэж хүсэж байгаа хаа. Таны гой сайхны нууцтай нь юу гэдэм юм бэ? Миний бодлоор инээмсэглэл юм болоо. Яагаад гэх юм бол тий ямар ч одоо тийм бодоггүй юм ихтэй зүгээр тий инээж явахдаа хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Тийм болохоор инээмсэглэл яг ихэд бол гой сайхны нууц гэж юу нэг хэлж болно. Та яг ингээд гой сайхны нууц инээмсэглэлээс гадна бас арьс арчилгаа гэдэг чинь тий. Тийм. Эмэгтэй хүн болгоны заавал хийж зааш хэвээр зүйлсийн нэг. Яг та арьс арчилгааныхаа дистараа л ингээд танилцуулбал хэлвэл арьс арчилгаа гэхээр зүгээр шууд нүүр угаагаад яхаас эхлүүлээ доо. Skin care-ээс эхлээл makeup хүртлээ. За ерөөд бол бараг л нөгөө юу юм биш үү? Өглөө усаад ер нь хэд яаж яадаг вэ? Тэр юм шиг байна шүү дээ. За ер нь бол тэгээд хамгийн эхлээл нүрээ угаагаад араас нь цэвэрлээд тэгээд дараа нь тоник яагаад тоникоо төрхийд дараас нь сүн шингэн. Тэгээд би одоогийн байдлаар нэг тийм Acne-ийн нэг тийм юу тоник маягийн хэрэглэж байгаа. Тэгээд тэрийг араас нь яагаад тэгээд марны тус тэгээд бейс тэгээд тэгэл яг ингээ нүур бодох юм руу ордог доо. За тэгвэл яг өглөөнөөс орой хүртэл таны цагийн менежмент юу нээр өгдөг вэ? Хэр их та төлөвлөгөө гаргаж орчноо ер нь хэр их бүрдүүлдэг вэ? Ерөнхийдөө бол аль болох завгүй байхад ерөнхийдөө хичээдэг. Завгүй амьдрахад бол амар дуртай. Тэгээд яг ингээд өглөөнөөс орой хүртэл гэх юм бол хичээлдээ яваад номын сан суугаад тэгээд дахиад хичээл хэрвээ ингээд бүхэл өдөр чинь хичээлтэй байх юм бол буцаад хичээлдээ яваад тэгээд дараа нь дасгал хийгээд
Тэгээд ерөнхийдөө бол баг өдөр өнгөрчтэй дөө. Тэгээд буцаад гэрлөгөө очоод гэр орно ингээл жоохон зэрлж мэлээ. Тэгээд жоохон маргаашийн төлөвлөгөө гаргах ч юм уу. Оройдоо тэгээд ер нь бол баг дуустдаг гэж хэлж болно. Тэгээд ерөнхийдөө бол өдөр болгоныг завгүй байхыг хичээлдэг. Бас яг тийм мартагдчихгүйгээр бас өнгөрөхөг хичээдэг. Та яг оюутны байранда яг хин хинтэй амьдардаг вэ? Бүрсэл ганцаараа амьдардаг юм болов? Одоогийн байдлаар би 4 өдрийн өрөөнд хоёулаа амьдарч байгаа. Доод курсын хамтдагий. За ингээ гэрээсээ хол байгаа хичээсээ. Жоохон өөр асуулт асуучих энэ подкастын утга учраас. Би өнөө өглөөхөнд яг таны сториг үзэх, та ээжийнхээ бичлэгийг сториудаа хийсэн байсан. Тэр бол бүр амар гоё санагдсан л да надад. Вау, ямар төгс эмэгтэй гэд би шүндэж чадсан байхгүй. Тэгээд хамгийн гол нь таны ээжийг би чам таартай киноны урлагийн дүрээр хүмүүс маш сайн тань. Та яг би ээжигээ жүжигчийн хүн болно гэж боддог байсан үе байгаа юу? Тийм байгаа. Багтаа айгүйх жүжигчин болъё гэж айгүйх хүсдэг байсан. Тэгээд яг 10 дахь ангид хүртэл юм. 12 дахь ангид хүртэл ерөнхийдөө айгүйх ээж хэлээ ээж би жүжигчин болъё ингэ тийгээл. Дахиад ээж болохоор айгүйх нэг удаа ярилцсан. Миний охин гэдэг жүжигчин гэдэг юм хичээлтэй юм байт юм аа. Ер нь бол урлагийн амьдрал маш хатуу. Тэгээд ер нь миний бодлыг өөртөө бас тодорхой хэмжээний өөрчилж өгсөн. Тэгээд яг ээжийн хэлсэн үг ингээд бодоход тухайн миний ингээд тэгээ жүжигчин болъё гэж яасан юм зүгээр нэг тийм яг гой сайхан болоод би болъё гэж бодож ирсэн юм шиг надад санагдсан. Яг ингээд ээжийн тухайн асуулт асуусны та аав ээж хоёртоо хэр сайн охин нэдэг вэ? Ер нь сайн охин байхыг ер нь аягүй хичээдэг. Ер нь гайгүй байх гэж бодож байна. Тэгвэл би нэг яг ингээд сэдвээсээ жоохон хазаасан хийдэг асуулт асуучи. Та яг ингээд гадаад орнд хэдий сурч ажиллаж амьдарч байгаа ч гэсэн яг ингээд хүний хобби гэж нэг зүйл байдаг шүү дээ, тийм. Үнэхээр бүр ингээд олон улсын харилцаанаас өөр бүр илүү ингээд хорхоогтын хөдөлгөөд нэг тийм зүйл. Та яг тэр зүйлийг юу гэж хэлэх вэ? Тэгээ хоббиндаа яг тухайнчлан цагдаа гаргаж чадахгүй байгаа ч цагтах өдөртэй. Тэгээд усан спортоос хичээлдэг аягүй дуртай. Тийм. Тэгээд гүүхээс аягүй их дуртай. Гүүхийг бол ер нь одоо л байна гэж байгаа. Баг өдөр болгон гүйж байгаа. Яг нэг тэнд нэг эмэгтэй хүний үүдний сандаж доод үеийнхээ охтуудаа хараад нэг юм хүнд нэг боддог юм байдаг шүү дээ, тий. За нэг манай охтууд нэг ийм байвал зүгээр юм даа нэг тий. Яг ийм юмаа засвал охтууд маань илүү бүр ингээл ирээдүйн бүр гих юм уу даа гэж бодсон нэг тийм амжаан бодол өгдөг. За яг ингээд тухайн моментын дээр яг нэг юм нэрэмдээ яг хэрвээ те 16 настай яг 16 настай одоо тэр насаа хэрэг хайрлаж яваарэ гэж хэлмээр байна. Яг гэх юм бол яг тухайн 16 наснда баймааргүй гадна байгаа төрхөө тийм болсон хүүхдүүдийг ерөнхийдөө халтмалт ер нь харсан. Тэгээд яг наснда байгаа тий яг энэ 10 жил одоо яг ингэ тий яг 10 дахь анги 11 12 дахь анги яг тэр байгаа үед нь тийм гой байгаасэ гэж хүсмээр байна. Яг тийм бити тэгээд хүүхэн болох гэж юм эсвэл том хүн болох гэж бити яараарэ гэж зөвлөмөр байна. За таны ингээд амьдралынхаа туршид тий хэрэгжүүлж байгаа тийм нөгөө дадал зуршил мөн яг тэр дадал зуршлыг авсан одоо мотивашн танд өгдөг хүмүүс байдаг уу? Ер нь подкаст сонсох аягүй их дуртай. Одоо тийм ямар ч юмгүй. Яг нэг тийм яг ямар нэрнтэй. Яг тийм надад хэрэгтэй гэх юм уу? Тийм подкастыг ингээд зүгээр би заримдаа ингээд тавьчихдаг байхгүй юу? Тэгээд тийм подкастнуудаас аягүй их тийм шин санаа олж авч мэддэг гэх юм уу? Тэгээ бас бичлэгнээс
Ер нь хоёулаа энэ тал дээр бас жоохон төстэй юм байна. Чи бас Тийм нэг тийм үү? подкаст сонсож чи өөрийгөө дээр олон талаар хөгжүүлэх ч юм уу эсвэл шинэ зүйлд орхиж үзэх амар туртай. Би ч гэсэн шин зүйлийг ер нь бас дуршиж үзэх юм шиг. Тэгжээс нөгөө бас нөгөө өөрийгөө олж байгаа шүү дээ мэдээж. За би юу дуртай, за тэнд дургуун байна, эсвэл тэ ингэж яхан бол надад гэртэй юм ингэж тийм. За ер нь бол бидний зүгээс бэлдсэн асуултууд маань энэ хүрээ дуусж байна. Тэгээ энэ хүү подкастын маань төгсгөлд би танд хэсгийн хугацааг одоо бэлгэлээ. Чин сэтгэлээ үгсийг хэлхийг хүссэн хүндээ хэлээд энэ хүү подкаст наа мөнхлөө үлдээх чи би танд олгож байна. За баярлалаа. Хамгийн дөрөв ээж авдаа хайртай шүү гэдэг үгийг хэлмээр байна. Төдийлэн тий өдөр болгон яг тий хайртай гэж хэлж чаддаггүй. Тийм болохоор ээж аваа хоёрт нь хэрэг хайртай шүү гэж хэлмээр байна. Мөн гэр бүлийнхэн бүх гишүүдэд тэгээ дээрээс нь найз нөхдөд би ч гэсэн яг энэ хүү гайхалтай хүмүүчид үнэхээр бүр ингээд амар догтлоод бүр ингээд өргөжлүүлээ цаашаа ярмаар л байна. Гэтэ бидний ярилцлага энэ хүрээ дуусч байна. Хэрвээ би танд дахиад ярилцах боломж олдвол би надад бүр асуух зүйл амар их байна. Ямар ч чи энэ удаагийн ярилцлага ингээд Монгол дуусгая. За тэгээ гэхдээ Монголд чад бүр сайхан танилцсан гэдэгт итгэлтэй байна. Монголд ч вэ эсвэл Тайванд ч вэ ямар ч хэлсэн нэг өдөр уулзах хаа. За тэгээ. За бидэнтэй цаг хугацаа зориулан бидний голлогоо ярилцсан танд үнэхээр их баярлалаа. Таны амьдралд аз жаргал, амжилт, бүтээл басгүй эрүүл хэнхийг хүсье. За баярлалаа подкастт орж оролцож байгаад чамд ч гэсэн аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Мөн хичээл номд нь амжилт хүсье. За баярлалаа. Мөн дээрээс нэг юм хэлэхэд хэрвээ надаас асуухыг хүсэж байгаа асуулт байх юм бол би миний Facebook болоод Instagram хуудасаараа би хариулахад нээлттэй байгаа шүү. Яг энэ YouTube хуудаснаа орох description хэсэг дээр би Facebook болон Instagram хуудасны холбоо тохиолно. Тэгээд сонсож байгаа хүмүүс маань асуухыг хүсэн асуултаа сувдаа хичээс маань асуугаарай. Үнэхээр гоё чин сэтгэлээсээ тайлбарлаж өгд юм бэлээ. За баярлалаа. За